Өглөө хөтөлбөр үргэлжлэж байна. Ингээд бид Монголын уран зургийн галерей дээр хүрэлцэн ирсэн байна. Шинэ өглөөг үзэгч та бүхэндээ бид аль болох гэгээлэг сайхан мэдээлэлээр өгөхийг зорддог байгаа. Монголын уран зургийн галерей дээр маань Монголын сайхан ах үе, өв соёл, түүхийг шингээсэн гайхалтай уран зургууд сан өмөргөөс Монголын уран зургийн галерейн сан өмөргөөс дэгдэн тавигдаад байгаа юм байна. Манай уран зургийн галерей 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгаа. Төрөл бүрдгийн музейс болж эхэлсэн. Манай сан өмөргт нь 1940-с 50 оноос хойш төрөл хөрлөгийн орчин үеийн Монголын төрөл хөрлөгийг харуулсан өөрчлөлт хөгжлийг хийсэн уран бүтээлүүд хадгалагддаг байна. За одоогийн байдлаар манай уран зургийн галерейд зааланд өсгөн үнд үзмүүд байнгын байж идэг олонний танил болсон цэвж жугаан эзраа нөхцөлтөө одоогийн ажлын дараа Марзан ширгийн Ленин бүтээлүүдэд байнга байж идэг. Хөдөлгөөнтэй олонний танил хараахан болж чадаагүй бодит дүр төрсөл бүхий бүтээлүүдийг гол зааландаа дэлгэчээд байна оны дараагаар. За энэ нэг төрөлхтөлөг сонирхож болоод хүүхдүүд маань ирж үзээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл манай сан өмөргт хадгалагддаг голчуу олонний танил болж нүдэнд болоод оюунд туссан бүтээлүүдээс хараагүй бүтээлүүд тавьчихад байгаа. Мөн Монгол зураасан зургийн сан өмөргөөс үзмэрт болоод олонд тавигдчих чаддгүй байсан сан өмөргт хураагаастай байсан гэх юм уу жаазгүй хамгаалах шил улдаасгүй байсан бүтээлүүдийг манай уран зургийн галерей өөрийнхөө боломжинд тулгуурлаад энэ 2014 оны үед 30-аас 40 уран бүтээлүүдийг сэргийн засаж олонний танилын үзмэрт үзэсгэлэн тавигдах боломжтой болгоод мөн зааландаа дэглээд тавьсан байгаа. За ийхүү манай уран зургийн галерей 40-с 50 оны хооронд 1980-90 оны хооронд бүтээгдэж ирсэн манай яг төрөл хөрлөгийн гол төлөөлөгчд болсон уран бүтээлчдийн бүтээсэн уран зураг, уран баримл, уран сэлбэр, ясан сэлбэр Монголд дутдаг Аз дэлхийд ганц гэж хэлэгдэхээр зааны соён сэлбэрүүд болоод уран зураг, Монгол зургийн бүтээлүүд тавигдчихад байна. Уран зураг бол харах яруу найраг юм. Өнгө будгийн төгсөө нийцэл болон уран биерийн дахин давтагдшгүй шойлоо ганцхан уран зураг хэмээх урлагт хадгалагдсан үлдэх нь гайхалтай. Зураг зурцрахад 3 зүйлийн зам буй. Тэргүүнд өөрийн сэтгэлээс төрснийг зурах, хоёрт багшийг дагаж ёсоор зурах, гуравт бодитойг барьж адил зурах. Энэ гурваас эрх минь санаанаас төрснөө зурах хэмээх сайхан үгээр энэхүү булангаа өндөрлөе.